Шинээр сонгогдсон Батэрдэн гишүүнд даргад амжилт хүсье. Тэгээ улсын хурлын дэд дарга болонгуудаа та худлаа ирж эхэлж болохгүй. Та ажлын хэсгийн гишүүн гэдэг энэ 78 хүн дуудсан. Засгийн газрын байгаль сайд нар нэг 6-7 сайд байна. Эрүүл мэндийн сайд нь ч байхгүй, төрийн нарийн бичгийн дарга нь ч байхгүй, энэ ч нэг 20 гаруй хүн сууж байна. Улсын хуралдаа бас нэг тодорхой хэмжээнд хүндэтгэлтэй хандуулах ажлыг та наанасаа хийж хэрэгжүүлэх ёстой хаа. Тэгээд энэ засгийн газар чинь үйл ажиллагааныхаа төлөвлөгөө 5 жилийн төлөвлөгөөгөө батлуулна гэдэг 6-7 сайд нар сууж байгааг бас анхаараасаа гэж бодож байгаа. Мөн өмнө нь бас хэлжсэн юм аа. Энэ улсын хурлаас томилогдоод явдаг Монгол Ардын намын томилгоонууд байдаг. Очоод ажиллаа хийдэг. Би одоо бодит жишээг нь хэлье. Баян-Онгор аймаг, Өвөрхангай аймагт засаг дарга нар нь төрийн албаны зөвлөлийн шаардлага хангаагүй нөхдүүдийг томилдог. Томилгоонуудынх нь одоо энэ хууль бос гэдэг шийдвэр нь гардаг. Энтэй холбоотой төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл авмаар байна гэд Болгон туяад даргаыг наачаа сууж байхад хэлсэн. Одоо л хариу байхгүй. Одоо л хариу байхгүй. Та одоо дэд даргын ажил хийж байгаа. Тэр нь улсын хурлаас томилогдож байгаа албан тушаалтнуудтайгаа нэг ажил хийлэгдэх талаас нь хариуцлагын тогтолцоо ярмаар байна. За тэгээд татвараар цуглуулсан нэг хэдэн төгрөгөөрөө бид нар одоо бөө юм болж улсын төсвийг баталж өгдөг. Тэгтэл анхан шатн дээр хүүхдүүдийн хоолны махных нь мөнгнөөс хүртэл нэг хэдэн нөхдүүд тэрнээ нэг хэдэн махны хүмүүстэй нийлж байгаа хулгай идэг авилгачсан юм тогтолцоо бүр гарч ирээд тогтцсон байгаа. Энийг одоо ерөнхий сайд маш сайн анхааралтай авч ажилласаа гэж бодож байгаа. АПУ-гийн одоо эзэн гэх юм уу, МСС эзэн гэх юм уу, эдгээр одоо төр хувийн хвшилд ажиллаад өдөө болтол зүтгээд баялаг бүтээсэн хүмүүсээсээ баян тансаг амьдарж байгаа хүмүүс Монгол Ардын намын цагаан байраар дүүрэн байгаа. Тэгээ энэ одоо энэ хулгайч нартайгаа тэмцэхгүй болохоор ч багш нар цалингаа нэмүүлээ. Эмч нар цалингаа нэмүүлээ. Ахмадууд тэтгэврээ нэмүүлээ гэж талбай дээр гарч ирэх чинь бол зүй ёсны асуудал. Харин ч бусад иргэд гарч ирээгүүд нь одоо засгийн газарт баярлах ёстой болов. Тэгээ энэ авилгатай тэмцэх газар бол захиалгаар улс төрийн зодооны хэрэгсэл болоод ажиллаа хийхгүй байгаа учраас Монгол улс авилгалаараа одоо энэ олон улсын индексэрийг улам хойшлоод байгаа. Энэ дээр бол ерөнхий сайдыг бүр онцгой анхаарч ажилласаа гэж бодож байгаа. Энэ төлөвлөгөөн дээр ч гэсэн бичигдсэн байна. Танилцуулга тараасан юм дээр ч гэсэн бичигдсэн байна. Одоо бидэрт үр дүн хэрэгтэй байна. Энэ тал дээр одоо таны одоо байр суурийг бас тодруулмаар байна. За тэгээд та 2 хоногийн өмнө намын даргад нэр дэвшилтээсээ одоо татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Намынхаа хулгайчуудтай эвлэрсэн болоод нэрээ татцсан уу гэж танаас одоо асуух гэсэн. Ер нь бол нэг хөгжилтэй холбоотой асуудал ярих юм бол бид нар төсвийг ярина. Төсөвтэй холбоотой асуудал ярих юм бол нэг зарчмын 2-3 асуудал байна. Нэгдүгээрт бид нар урсгал зардал ерөөсөө цаашдаа өсгөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж сурах хэрэгтэй гэдэг энэ зарчмыг засгийн газар тогтмол баримталж ажилламаар байна. Хоёрдугаарт гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хариуцлагын асуудлыг одоо сайжруулмаар байна. Жишээлхэд 10 аймгийн дулааны станцын асуудал дээр Солонгосын тал санхүүжүүлээд Солонгосын компани гүйцэтгэе явж байхад Солонгосын компани дампуурсан Монгол хүү төлөө явж байгаа. Ядахтаа хүүн зогсон шүү гэдэг энэ зохицуулалт байхгүй. Энэ мэтлэнгээр гадаадын зээл тусламжтай холбоотой асуудлууд дээр бид нар бас зарчмын одоо хатуу байр суурийг илэрхийлж явах ёстой болов гэж бодож байгаа. За 3 дугаарт нь төр хувийн одоо энэ төр өмчүүдээс хувьчлах замаар салмаар байна. Хамгийн сонгодог жишээ энэ Сумьяозар гэдэг Монгол Ардын намын нэмэлт минут авчихуд байгаа. Монгол Ардын намын одоо энэ сайд хүртэл хийжсэн үнэтэй холбоотой үндэсний хөрөнгө оруулалтын банк сангийн сайдтай холбогдуулаад яригадаад байдаг Чингис хаан банктай энэ 2 банктай өрсөлдөхгүй юм бол төрийн банкаар юугаа хийж яагаад хувьчлахгүй өнөөдрийг болтол дараад байгаа юм. Төрийн банкаар дүүрэн Монгол Ардын намын дарга нарын шахаас нар байгаа. Даргаасаа өсвүүлээд. Энийг одоо хизээ зэгцэлж эхлэх юм. Уг нь өнгөрсөн 2024 оны хаврын чуулган хаах гэж хахад Бямб цогц сайд хувьчлалын асуудлыг оруулж ирнэ гэсэн нэг ч асуудал оруулж ирсэнгүй сая. Гэх мэтлэнгээр одоо энэ бид нар энэ асуудлуудаас салмаар байна. Тэгээ дараагийн асуудал бол одоо энэ мал малч хоёр бодлогогүй хаягдсан. 20-30 жил хөдөө аж ахуйн яамн дээр вакцины мап нь бий болсон. Өнөөдрийг болтол мал ирүүлж чаддгүй, мах экспортод гарч чаддгүй хүссэн хэмжээгээр. Гэх мэтлэнгийн эдгээр асуудлууд дээр таны зарчмын байр суурийг болон холбогдох сайднараас нь тодруулъя. За. Зөвхөн гишүүнээ би энэ 72 хүний нэрс үнэлсэн байгаа шүү.
72 хүний нийс надад өгсөн. Энийг бол засгийн газар өөртөө өгж байгаа. Ийм хүмүүс оролцож байгаа гэдэг. Түүнээс 72 л энд байна гэж бас хэлэг баг. Нэгдүгээр. Хоёрдугаар ер нь бол цаашдаа ерөнхий сайдыг би санал тавьсан шүү дээ. Орж ирэхдээ тодорхой асуудлуудад орж ирэхдээ сайд нараа байлцуул. Нэг. Хоёрдугаарт яг ажил хариуцсан хүмүүсээ байлцуулаа. Битгий энэ олон хүмүүс энэ 70-80-аар нь битгий авчираад ингээд ажилгүй болгоод ажил хийхгүй суулгаад гэсэн шүү дээ. За тэгээд энэ дээр ерөнхий сайд анхаарна үз. За ерөнхий сайд хариулах уу? Ерөнхий сайд зандаа шатар. За тэгээд жоохон дэг журамтай баймар байна. Ам ажил зөрөөгүй баймар байна. Зарим гишүүд нь болохоор сайд нар хариулахгүй явж ажиллаа. 70-80-аас суух хэрэггүй явж ажиллаа хийгээд тэгээд одоо эрүүл мэнд олон асуудлууд байна. Сайд нар явж ажиллаа хийхээр нөгөө хэсэг нь болохоор бас нэхэд. Тэгээд одоо алийн дагах гэж байна. Нэг шинхэн сайд нар явж ажиллаа хийлэг гэдэг юм. Нөгөө хэсэг нь болохоор хаач үгээд ах юм. Төр засгийн ажилд асалтгүй явах хэрэгтэй шүү дээ тийм үү? За тэгээ хэрэг би андуураагүй бол манай Зогтбаатар гишүүн хөгжлийн банкнд ажиллаж исэн. Банкны салбарт ажиллаж исэн. Тэгээ банкны салбарын зовлон жаргалыг сайн мэдчих хэвээр. Тийм учраас төрийн банкыг жишээлбэл бид одоо энэ үндсэн чиглэл баталны дараа өргөн мэдүүлэх гээд энэ төрийн өмчийн компаниудын өрөөчийг сайжруулах хүрээнд одоо IPO сая 5% нь гарсан. Олон нийтэд хувьцааг нь арилжаалах хувь 34-өөс 60% хүртэлх мятаас ахуулаад одоо тодорхой жагсаалтууд орж ирэн тэр хүрээнд өрөөчийг сайжруулах нэгт. Хоёр тэрний хууль зөрчдөг бодлоо ярьдаг юмнуудаас салах хэрэгтэй хаан санаа. Тийм учраас бид нар бол энэ авилгалтай тэмцэхгүй бол олж сорон сүрэх гээд байна. Айл нам байх нь хамаахгүй одоо бүгд хаана хариуцлагатай бай. Хуулиа дээдэлдэг бай. Ёс журамтай бай. Тэгжээж энэ улс орн чинь нэг хуультай эзэнтэй энэ геополитик гадаад дотоод нөхцөл байдал хүнд үед тусгаар тогтнол аюулгүй байдлаа хамгаалж оршин тогтнож чадна. Тийм учраас энэ бол зүгээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын 6 одоо чиглэл болох оршин тогтнох хүн, эдийн засгийн, төр засгийн аюулгүй байдал бүгд холбогдно. Ийм учраас одоо өгшин залуугүй гишүүд аль нам хөөс гендер үл хамааран ёс журамтай байж энэ авилгал албан тушаалын томилгоо аливаа асуудлаас ангид байж энэ асуудлууд явна шүү. Тийм учраас одоо хэлсэн үгэндээ эзэн байж бид нар хариуцлагатай байх асуудал дээр хаана анхаарах ёстой. Тэгжээж энэ улс орн зэгцэрэх хөдөлгөөн явагдчихэж хуулиа дээдэлдэг төртөө засагтай. Тэгээд тэр нь бол ард олонныхоо орлогыг нэмэгдүүлэхийн төлөө эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулахын төлөө энэ Монгол хүний нэг мөрөөдөлтэй болохын төлөө нэгдмэл үнд зүйлтэй нэг улс байхын төлөө энэ хүчээ бид нэгтгэж ажиллах ёстой. Энэ тэмцэл бол энэ 5 жилийн үндсэн чиглэлд бас тодорхой хэмжээгээр суусан. Одоо бид үгээр үйл хэрэг зөрдгөө байх ёстой. Ийм зарчмыг хаана баримталж ажиллая. За өмч хөвчлөлтөй холбоотой 26-аас 28 онд хөвчлөх аж ахуй нэгжийн жагсаалт төрийн бодлогыг энэ намрын чуулгандаа багтаажуулсан их оруулж ирнэ. Ойрын үед оруулж ирнэ. Өмч хөвчлөхээр одоо хуучин бол ерөөсөл хөвчлөлнөр хулгай хийдэг гэсэн одоо ард түмэд тогтсон ойлголт байдаг. Энэ бас ойлголтыг бас засах. Ийм алдаа бас гаргахгүй байх. Талдаа илүү анхаарч байгаа. Үр ашиггүй хөрөнгө өрөөгөөж өгдөг байх хэвээр. Үр ашиггүй компаниудыг хөвчлөх. За дээрээс нь одоо хувийн хвшилтэд өрсөлдөг энэ компаниудыг бас хөвчлөх. Иймэрхүү одоо бас бодлого барина гэж байгаа. Энэ хүрээнд Монголын цахилгаан холбоо хөдөө аж ахуйн бирж, үндэсний давхар даатгал, Монголын хөрөнгийн бирж, Эрдэнэс 5 толгой, Дулааны 3 дугаар цахилгаан станц, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, МЯТ төрийн банк зэрэг компаниудын асуудал ихний ээлжинд орж ирнэ гэдгийг танд хэлье. Зогтбаатар гишүүн нэмэлт авах нь. За нэмэлт 1 минут. Пүрдэрж дарга хурал удирдах байхдаа бүгднгээрээс нь тодруулах уу асуулт байна уу гэж хагаад микрофоныг хаадъя. Та болохоор одоо дуршлаггүй байгаа юм уу? Эсвэл юм коммунист юм уу? Ийм бүдүүлэг юм уу? Дахиж битгий юм алдаа гаргаарай. Би асуултныхаа тодруулах хэсгийг ч аваагүй, хариултыг ч гүйцээгүй хад та шууд дараагийнх нь гишүүн рүү явуулаад битгий ингэж бүдүүлэг загнаад л та.
Та улсын хурлын дэд дарга болохоос биш коммунист намын дэд дарга биш шүү дээ. Ерөнхийдөө төрийн банкыг би бас өмнө нь хөгжлийн банкнд ажиллахаас өмнө 2 том арилжааны банкнд ажиллаж исэн нэр төртөөр. Яг тэнд байдаг засаглал төрийн банкнд байхгүй хамаг юм нууцлагдмал хаалттай байгаа учраас энийг нээгээд төрийн банк яг юу нуух гэж тэнцээ суугаад байгаа би гайхаад байгаа. Харилцагчийн мэдээлэл нууц бусд нь нууц биш. Тэр эдгээрийг яагаад шууд 100% хөвчилж болохгүйгээр заавал шахаа томилгоо хийх гэдэг нэг 20-30% нэр төдий байлгаад идэм үү гэдгийг тодруулах гад тийм учраас энэ За төрийн банк бол бас хөдөө оромтгох салбартаа төрийн байгууллагуудын хадгаламж дан садгалдаг бас нэлээд тийм стратегийн банк. Мэдээж хувьчлал бол хамгийн сайн шийдэл. Гэхдээ өнгөрсөн гашуун туршлагуудаас харахад банк хөвчлөөд банк идчлэл гэдэг нэр одоо ардын банкнаас ахуулаад ард түмний сэтгэлд хар тал бүлдээсэн. Тийм учраас бидний барьж байгаа чиглэл бол банкны тухай хуульд нийцүүлж аль болгохоор IPO гаргаж олон нийтийн хяналтын банк болохоор ийм зарчим баримлж байна. Тийм учраас банкны тухай хуульд бид өөрчлөлт оруулж банкуудыг паблик буюу олон нийтийн банк байх тийм зарчим руу нийцүүлсэн. Тэгэхгүй бол банкуд бүх бизнес рүү орж байна. Тийм учраас банк санхүүгийн салбар бол өөрөө хэмжиг салбар л да. Энэ бие организмтай зөвлөл хүний биеийн тусан хангамжтай адилтгадаг. Мөнгөний зах зээл, мөнгөний эдийн засгийн асуудал. Тийм учраас хамгийн гол нь энэ дэр олон нийтийн хяналттай үр ашигтай болгох нь хамгийн гол зорилго. Corporate governance буюу банкны засаглалыг сайжруулах ёстой. Үүний тулд бид нар олон нийтийн байлгах юм хуулийг хурлаас баталсан. Одоо банкуд бас IPO гаргаад эхэлсэн. Нийт банкуд дээр бас тодорхой хэмжээний олон нийтийн хяналт тогтож эхэлж байгаа. Цаашдаа тэр хэмжээгээр өргөжих ёстой. Тэгэхээр энэ банк тавьсан дуулааныг бол олон нийтийн сан сэтгэл зав онол практик туршлага дээр үндэслэж оновчтой шийдвэрлэх ёстой. Гэхдээ ямар ч байсан бид нар олон нийтийн болох юм чиглэл баримлаж байгаа. Ер нь гишүүд санаачлаад ховчлаад стратеги хөрөнгө оруулагч оруулж ирээд гадаадын банк хөрөнгө оруулагч орж ирээд ийм сайн хууль руу байхыг бас үүсэхгүй.